Юуны өмнө нэр дэвшиж засгийн газрын гишүүнээр томилогдож байгаа нийт хүмүүстээ баяр хүргэж амжилт хүсье. Гэхдээ та бүхэн захиж хэлэх зүйл байна. Хамгийн гол нь Монгол ардын намд энэ сууж байгаа 65 гишүүнд ард түмэн асар их итгэл найдвар хариуцлага хүлээлгэсэн. Энэ бол энэ Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг үг өсөгчлэн хэрэгжүүлэх амлсан амлалтаа бодтой хэрэгжүүлэх явдлаа. Ард түмний итгэл сэтгэл рүү битгий ус зацаарай гэж би хэлмээр байгаа. Ер нь бол судалж байгаад ажиллана гэдэг үгийг одоо энэ тэнд асуухтаа ер нь ерөнхий сайд ч гэсэн тэр, шадар сайд ч гэсэн тэр хийж болохгүй. Монгол ардын намын мөрийн хөтөлбөр судлаад босруулаад гаатарсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Залантай ээж хөтөлбөрөөс ахуулаад тэр нэхний үн 100 төгрөг болчиход байгааг ард түмний аж амьдралыг яаж өөдөн татах уу гэдгийг шийдэх ёстой гэдгийг өдөр болгон ухамсарлаж ажиллаарай гэж хүсэж байна. Өнөөдөр бол дан давхар дээл мэрэгшил ихээсээ илүү муур бол хар юм уу цагаан байх нь гол биш. Хамгийн гол нь хулган барьдаг байх ёстой гэж Дэнсяпны хэлсэн нэг үг байдаг. Тэгэхээр дан давхар дээлтэй юм уу ямар байх гэдгээсээ илүү Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ард түмний итгэлийг дааж ажиллах маш хүнд хариуцлага ачаа хоногдож байгаа гэдгийг анхаарч ажилламаар байна. Өнөөдөр энэ засгийн газар 5 төгөлдршил гэдэг шиг Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг хураангуйлсан хэлдэг ийм үгийг ерөнхий сайдаас ахуулаад судалж байгаад асуудал шийднэ гэж биш. Энэ асуудлаа бид ард түмтэйгээ зөвлөж байгаа, гишүүтэйгээ зөвлөж байгаад ингэж хэрэгжүүлнэ гэдгийг л анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Энэ сууж байгаа 76 гишүүн бол олонх цөөх гэлтгүй ард түмний төлөөлөл бага ард түмэн. Парламент засгийн газар хоёрын зааг ялгааг баримталж үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн үүрэг харилцаа тэнцвэрийг хангаж ажиллах шаардлагатай. Ингэжээж энэ төр төс бэхжиж зөв зүйтэй ажилланаа. Ийм учраас мордохын газгаа болж болохгүй. Бид мордохын тэгш явж намын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн төлөө амьдралын үе шат бүрээр тохирсон бодлого хүүхдээс ахуулаад ахмад наснаа хүртэл хэрэгжүүлэхийн бодлогоо санаж ажиллаарай гэж ингэж хүсэж байна. Ер нь энэ ташимд бол бас энэ ард түмнээс гишүүд тасарч болохгүй, гишүүдээсээ засгийн газар тасарч болохгүй. Энэ холбоос нь бол одоо энэ өргөдлийн байнгын хороо ард иргэдийн үгийг сонсдог, санал бодлыг нь авдаг бүх төрлийн байгуулалтын байнгын хороо энтэй уялдаж хамтарч ажиллаарай. Цөөнхтөө бас хүндэтгэлтэй бид хандах ёстой. Хэдийгээр урд хэмнэх хэмийг нь би шөмжлөд байгаа ч гэсэн энэ төсвийн зарлагын хяналтын дэд хороог нь одоо энэ Бацаандан гишүүн байт юм уу? Энэ хяналтын хороодыг бол одоо даруй шийдэж өгөх ёстой байх. Анхдугаар шуулгандаа болж игэл. Энэ бүхнийг анхаарч ажиллахыг хүсэж байна. Тэгээ шадар сайдны ялангуяа энэ сахилах хариуцлагыг чанд сахиж сахилах хариуцлагатай байж төрийн албыг төрлийн алба болгосныг зэгцэлж ер нь бас хариуцлагатай зарчимтай яг барьж исэн зарчмаараа ажиллаарай гэдгийг анхааруулж хэлье. Хэрвээ та бүхэн хариуцлага алдах юм бол сайныг чинь бид дэмжиж ажиллана. Саарыг чинь харин хариуцлага нэхэж ард чинь хатуу чанга парламент болж ажиллах болно шүү бид. Хэнийг нь хайрлахгүй бид өргөдөл гомдол ард түмний нэрийн өмнөөс асууж чангааж ажиллах болно шүү гэдгийг анд нөхөр хүрс өгтэй болон бүх гишүүддээ би шударгаар хэлхийг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За Зандан шитрэг гишүүн үг хэллээ. Гишүүд асуулт асууж үг хэлж